Элсэн цолийг газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс болгон хувиргаж, дээр нь шим ургуут сайтай ургамал тариалахаар энэ цөлд сонирхолтой туршилт хийгдэх гэж байна. Цөлийг ногооруулах гэхээр бүрэн итгэл төрж чадахгүй л байна. Би чинь яг цөлд төрж өссөн хүн шүү дээ. Манай байгууллага өмнө нь энд туршиж байсан. Нэг хэсэг газрыг ногооруулахад наандж 10-аад жил шаарддаг. Профессорын энэ баазанд ирээд элсийг хөрс болгон тухай жилдээ ногоорно гэхин сонсоод манай олон хүн эргэлзэж л байсан. Жангомин бол цөлжилтийн эсрэг насаараа ажилласан нэгэн. Энэ туршилтын талбай өмнө нь элсийг ойжуулж байсан бүс бөгөөд Хлангны ам гэж улаан бухын цөлийн баруун биеийн нүүдэл элсний гол хэсэг юм. Эндхийн элс салхинд туугдун зүүн болон өмнө тийшээ жилд 8-аас 10 метрийн хурдтайгаар нүүж хатан голын айсав газрын цөлжилтийн эх үүсвэр болж голын урсгал усан ашиглалтын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байдаг. Тэд 1985 оноос энд цөлжилттэй тэмцсэн боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй. Нүх ухаж суулгацаа хийж дээр нь хишгэж услана. Суулгац нь зүгширнэ гэж бол бараг байхгүй дээ. Алшаа нутагт ган ихтэй болохоор их хэмжээний ус шаарддаг. Услахаар өнгө засчаад услага зогсоор хавхарчдаг. Бид ингээл хийснэ. Дахин давтаж хийсээр л ирсэн дээ. Бид элсийг хөрсжүүлэх энэх технологиг туршихдаа ширхэгч өвс ургадаггүй тачир гажиг сонгох хүссэн. Энэ хүн бол эд шидтэй туршилтыг санаачлагч, нэрт механикч Ижүжэн. Тэрбээр ширхэглэг бодисын физик чанарыг судлах явцдаа элсийг хөрс болгон хувиргах аргыг санаандгүйгээр олж мэдсэн байна. Атуу биднээс бүтсэн бодос нарийн тоосонсороос бүрддэг. Атуу бодос хэрэг хөдөлгөөнд орвол түүний дотоод бүтцийн нарийн холбоос өвдөгцөн гэсэн үг. Энэ дээрээс үндслэн би тоосонцрын төлөв байдлыг өөрчилж болно гэж бодсон. Тааш нь ургуулад бодох юм бол сул элсийн ширхгийг хөрс болгож болно бидтэй. Хувьсгын арга барилыг ашигласнаар элс нь хөрсний хөвсөх шинж чанарыг тодотгодог. Улмаар хөрсний экологийн хөвсөх шинж чанарыг бий болгодог байна. Энэхүү онолд үндэслэн тэд хөрсөнд байх хөвсгын онцлог болон экологийн хамгаалал хоорондын цөөр холбоог бэхжүүлжээ. Элсний ширхгүүд нь хоорондоо салангад байдаг. Нарийн элсний тоосонцрууд барьцалдаггүй болохоор ургамлыг тогтоон барьж чадахгүй. Ингээд л шууд элсэн шуурганд ховхор нүгөөд хийсэд явцдаг. Элсний ширхгүүдийг хооронд нь барьцалдаг болгохын төлөө Ижүжэн ургамлын целлюлоз холбогчийг бүтээжээ. Целлюлоз холбогчийг усанд хольж элсэнд асгаснаар задгаа элс байгалийн хөрстэй адил экологийн хөвсөгч шинж чанарыг бүрдүүлдэг байна. Хар. Энэ бол бидний барьцал дуулагч. Ингээд гутгаж холно. Жаахан ус нэмчээд нухаж хотелгоно. Харж байна уу? Харж байна уу? Ус тогтож байгаа биз? За зүгээр элсээр хонхолсооны хардаа. Ус ихээр чод нэвчээд алга болж байна. Хэдхэн секундчууд бараг л тэр доороо алга болно. Тэгвэл манай шинэ бэлтгэл ямар асуудлыг шийдж байгаа гэвэл үндсэндээ хоёр асуудлыг шийднэ. Нэг нь усыг тогтоож чадна. Нөгөө нь элсний ширхгийг шавар шиг болгож барьцалдуулна. Нойтон байхдаа яага шавар. Харин хачхул элсийг барьцалдуулчихна. Лабораторид амжилттай туршигдсон ч жинхэнэ цөлд яг адилхан байж чадах уу? Хардаа энэ бол яг байгалийн цөл. Ус ихэр шууд нэвчээл алга болж өгөөз хингүүтэл алга болно. Чарда хичнээн хийсэн ч алга болоод нэмэргүй. Элс усыг зүгээр л уучдээ штэ. Жангомин Ижүжэний лабораторид эрэхтэн маш их эргэлзээ тээж явлаа.
2017 онд би экскаваторын жолоочоор и профессорын баазанд ажилладаг байлаа. За тэгээд нүд ам хамар бүгд л илс. Өргөн тойрон тэр чихтэй захгүй цүл байлаа. Юу ч орохгүй. Бараг илснээс өөр юу ч байхгүй дээ. Энэ 25 муу талбайг ургамал урахад тохиромжтой хөрөстэй болгоно. За энэ тариалахад бараг л 7 дугаар сар хүрэх бах уу. Энд бид олон төрлийн хүнснээ ногоо тариалсан. Хажуугаар нь бас хөрсөө зүлэгжүүлж байгаа. Бүгдийн туршилтаар нотлсон. 7 дугаар сард тариалахад хэдэн 7 хоногийн дараа л ногоорчин. 8 дугаар сар гэхэд өвч ногоон бүрд болно. Тогшоод үз. За ер нь яг л болцсон гүйцсэн байна. Хэн багшаа тааж өчсөн болооч. Илүү ургац авахаас илүү жаргал байхгүй шүү. Энийг тасгаж яах нь хэцүү байна. Яаж вэ? Ой байна. Цагны. Энэхүү шидэт технологиг гайхширсан Жангомын барилгын ажил дууссаны дараа туршилтын баазын тариалангийн менежментийг хариуцах үүргийг сайн дураараа хүлээжээ. Айлоо энэ элснэ лонг хартаа өөр газараас энийг олж иднэ гэж байхгүй шүү дээ. За энийг хар. Тэр энэ их амттай харагдж байгааз. Тэр энэ бол бараг нэг 3-аас 4 жин орчим байгаа. Бас нэг 45 хонох юм бол нэг нь одоо орог 7-8 жин болчихно. Муу болгоноос бол нэг 30-аас 40 мянган жин ургас авчна. Бид өмнө нь энэ том луун тарьж байгаагүй. Ер нь тариач урахгүй. 2016 оноос өнөөг хүртэл цолийг хөрсжүүлэх технологиг нийт 30 мянга гаруй га талбайг хамарсан байгалийн янз бүрийн хүнд нөхцөл бүхий дотоод гадаадын 10 гаруй газарт туршиж шинжлэх ухааны үндэслөлийг нь тогтоож бодит үр дүнгийн баталсан юм. За энэ тэмээ өөр айлих. Эргэн тойронд байгаль гэх юм байгаа болохоор манай туршилтын талбайд орчихсон. Энэ газар ч ялгаагүй яг л цөлийн гүн шиг ширхэгч өвсөс байхгүй. Тэр чигээр нунтах шар илсэн. Аргаа барсан би ингэж бодж байсан л да. Хөрстэй газар хичнээн гантай байсан ч өвс ногоо ургадаг. Тэгвэл цөлийг хөрсчүүлж сойр нөхдөлийн хангуул өвс ногоо ургах болов уу гэж бодж байсан. Гэтэл үнэхээр бидний ийм сюрприз хүлээж байсан. 2017 онд бид үрээ суулгаж нэлээд сайн ургасныхын дараа услага гааж зогсоосон. 2018 оноос одоо хүртэл ганчж удаа услаагүй. Ийм сайхан ургасан байна шүү. Экосистем нь сэргэд тогтжээ. И профессор хэлэхдээ эдгээр сайн ургасан үндэс нь ургамлыг ус шим тэжээлээр хангаж усны алдагдлыг үр дүнтэйгээр багасгахад тусалдаг төдийгүй салхинаас урчлан сэргийлэх элсийг сууршуулах тэрчлэн өвлийн улирлаж элсийг найдвартай тогтоох үүрэг гүйцэтгэдэг гэв. Энэ хэсэгт өнөө жил юм тархгүй. Ноднон сорог тарьсан. Энэ бол бидний хөрсчүүлсэн газар. Харж байна уу? Амтны малтсан нөх байна. Харсан уу? Яа. Харж байна уу? Энэ бол хөрссөн цөл. Энэ бол хөрссөн чөл шүү дээ. Өмнө тэр чигээр задгаа элс байсан. Одоо ийм болсон шүү. Багаахан ус тусаад. Энийг хөрс гэдэг юм. Хөрсний чанар сэргсэн нь. Хардаа. Шууд шавар болж байгаа биз. Харж байна уу? Хөрс хоорой байхдаа юугийг хөрсөхгүй. Хоорой байхдаа ер нь нэгэнд бүхэл зогч. Нороохоор шууд нанг шавар болж байна үедээ. Тэр хэсгийн чиг шимийг хадгалж чадгаа.
Профессорын танилцуулснаар үр тараа жимсэн хурааж авсны дараа цөрөл үндсийг нь тараалангийн талбайд хадгалдаг бөгөөд энэ нь хөрсийг органик бодисоор тасралтгүй хангаж байдаг гэжээ. Байна. Бас дарагчсан байна. За ингээд л энэ өргөндөө. Ингээд үргээ. 1 2 3. За бүгд унчлаа да энэ. За энэ үндсийг хараач. За татаж байгаа тоолъё. Чангшуэжоу Чүнчиний зам харилцааны их сургуулийн микробын геномикийн дэд профессор тэрээр баг дотроо цөлийн хөрсчлтийн дараах элсний бичил биетийг хянаж хөрсчлтийн өмнөх болон дараах цөлийн бичил биетүүдийн өөрчлөлт тэдэнд үзүүлж буй хүрээлэн буй орчны нөлөөллийг судлах ажлыг хариуцдаг. Эхлээд цөлийг хөрсжүүлж өвс ургамал суулгасны дараа бичил биетүүдийн тоо огцом нэмэгдэж төрөл зүйлдэж маш их өөрчлөлт гардаг. Ургамлын үндсэнд байх ашигтай зарим бичил биетүүд нэгэн дуучраа олж докторсон. Жишээ нь ризобиа бактерийн тоо нэмэгдсэн байна. Тэдэнтэй адилхан баг нэлээд хэд байдаг бөгөөд баг бүр бичил биетний орчны өөрчлөлтийг илрүүлэхээс гадна хөрсчсний дараах доктортой хөгжлийг хангахын тулд хөрсчлтийн технологийн талаарх бусад холбогдох судалгаа хийдэг тухай Чангшуэжоу хэллээ. Бидний гол баримталдаг зарчим бол байгалийн зам ёсыг дээдлэх. Хөрс болон ургамлын хоорондын логик харилцаа бол маш тодорхой зүйл. Байгалийн хөрс нь хоёр хавсах төлөвтэй ширхэг материал юм. Хураа үед хатуу норгол реалигийн бит болж. Чиг шимийг хадгалахын зэрэгцээ агаар нэвтрүүлдэг. Ургамал бичил био биетний оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс бид баримталсан зүйл бол элсийг хөрсчүүлж байгалийн төлөв чанарыг сэргөөхийг зорьсон юм. Энэ бол цөлд ургуулсан төмсөлдөө бид нийтдээ энд 8000 муу тариасан. Одоо навчин жаахан шарлаж байна. Тэгэхээр аль хэдийнэ болцсон гүйцсэн гэсэн үг л дээ. Урьдчилсан байдлаар бид нар муугаас 5.5 тонн төмс хураана гэж бодож байгаа. Хамгийн багадаа 4 тонн орчим ургац авна. Энэ бол өвөр Монголын хангийн хошуунд дох ковчин элсэн цөлийн төв хэсэг. Энэ хүнийг Диолихуа гэдэг Көдө аж ахуйн технологийн компанийн ажилтан. Түүний хэлснээр одоогоос 2 жилийн өмнө энд ширхэг өвсч ургадаггүй цөл байсан бол профессор Игийн хөрсчүүлэх технологиг ашигласны дараа өн шимтэй тариан газар болжээ. Биднийг анх энд ирэхэд салхин зохиулсан ч гэлээ 20 гаруй метр өндөр болчихсон байсан. Бид ирээд юуны өмнө газрыг нь эхлээд тэгшилсэн. Одоо харагдж байгаа энэ бол тэгшилсний дараах штэ. 2022 оны 1-р сард Диолихуа анх Игежаны багтаа хамтарч хөрсчүүлэх технологиг ковчин цөлд ашиглаж эхэлжээ. Диолихуагийн баг цөлийг хөрсчүүлсний дараа таргас, наран цэцэг, тарвас, төмөс, эрдэн шиш, пеницет зэргийг туршиж тариад маш амжилттай болжээ. Тэгээд тухайн жил төрөл бүрийн тарианы ургац энгийн газар тариалангийн талбайн төвшнөөс өндөр гарав. 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165
17, 18, 19, 20, 21 багада 3.5 кг. Ургац сайн байна. Энэ жил үн ханшинч дажгүй байгаа. Жолихогийн байгаа хангийн хошууны тал хувь нь көвчийн цөлд хамаарах бөгөөд экологийн орчин нь маш эмзэг. Гэвч хатан голын тохойд нарны гэрэл болон усны нөөц хангалттай байдаг билээ. Харда ус бордоо хоёрыг нэг дор өгдөг машин. Одоо яг энэ шүршиж байгаа газар бол төмсний талбай юм. Сувгаас ус татаад шууд усалдаг. Урд нь ашиглаж болдгоо байсан усыг бид энд ашиглаж байгаа. Энэ усаар газар тариаланд таримл услахад бол харин их тохиромжтой юм а. Тэдний ашиглаж байгаа ус бол нутгийн тариачдын газар дайлсан ус юм. Хавар болгон тариачид хатан голын усаар тараан талбайныхаа шүүг угааж дайлаад тусгай сувгаар гаргадаг.
Угаасан усыг нутгийнхан газар угаалгын ус гэж нэрлэдэг бөгөөд давсны агуулмж нь хатан голын усныхаас их байдаг. За миний зүүн талаар урсж байгаа нь хатан голоос татсан ус. Харин баруун талаар урсж байгаа нь тариачдын газар зайлсан ус юм. Газар зайлсан ус гэдэг нь энэ тариалангийн талбайг усалсны дараа хөрснөөс нэвчиж гарсан ус байгаа юм. Ийм усны давсны агуулмж хэд вэ одоо үзье. 1169 мг литр байна. Замын цаад талаар хатан голын усыг дээд урсгалаас суугчилж авчирсан. Одоо би энэний давсны агуулмжийг хэмжье. Голын усны давсны агуулмж 474 мг литр байна. Теолихогийн өөрчилсөн тариан талбай тараачдын газар зайлсан усыг ашигладаг бөгөөд шүрхшүрийн болон туслын арга нэвтрүүлсэн нь эрчим хүчинд хэмнэлттэй зэрэгцээ элсийг чийгшүүлж тогтворжуулахад илүү үр дүнтэй байдаг. Бидний муу болгонд ашиглаж байгаа бордооны хэмжээ тариачдынхаас дор хаяж 30 кг-аар бага. Энэ усчул 150 тонныг хэмжиж байгаа юм. Хэдэн жил туршилсны эцэст 2021 оноос эхлэн цөлийг хөрсжүүлэх технологиг үйлдвэрлэлд өргөнөөр ашиглах болжээ. Хамгийн хошууны 10,000 муу газрын тариалангаас гадна Төвөд, Шинжаан, Гансу зэрэг муж өөртөө зас хорны цөлсөн нутгийг сэргээн засахад энэ нь ихээхэн амжилт дагуулж байна. Би яагаад цөлийг хөрсжүүлэх хадлыг хийж байна гэвэл энэ бол зохицуулаагүй асуудал. Улс орны хөгжил, иргэдийн амжиргаанд тос болох ажил. Тиймээс би энэ судалгаа хийж байна. Миний зорилго гэвэл энэ туршилтаараа дамжаад энэ туршилтаа хэрэгжүүлээд цөлийг хөрсжүүлэх хадлыг улам сайн зохицуулж өмнө дороотойд байсан газар нутгийг дахин амьлуулж сэргээхийн төлөө хичээсээр байна.